Отгон бол төлөөлөгч асуулт асууя. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За 2025 оны газар зүйн байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулаад газрын менежментийн чиглэлээр 2 асуулт асууя. За нэгдүгээрт нь нийслэлийн хурлын даргын 2025 оны Аутроп 157 дугаар захирамжаар за эдийн засгийн төсвийн хороо энэ хөрөнгөрүүлэлтийн ажлын чиглэлээр хуваарь бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд за хувийн хвшлийн төлөөлөлтөд бид бүхэн сая өнгөрсөн 7 хоногт уулзсан. За энэ уулзалтаас хувийн хвшлийнхний 2 асуудлыг яг энэ газрын чиглэлээр газрын албаны дарга Мөнхбаатар даргаас тодруулаарай гэдэг энэ чиглэлийг бас асууд тодруулж илээ. За нэгдүгээрт нь газрын менежментийн чиглэлээр 2024 оны за 7 сарын 1-ээс байхаа за би энэ хугацаа бас андуурсан байж магадгүй. За газар зүйн байгуулалтын төлөвлөгөөг нөгөө жилийн төлөвлөгөөг засгийн газрын тогтоолоор бас баталж явж байгаа. За энэ бас хувийн хвшлийнхэнд бас нэлээдгүй хүндрэлтэй байна гэдэг асуудлууд ярьсан. Тэгэхээр энэ Мөнхбаатар даргын нэр дээр яг энэ хувийн хвшлийн төлөөллүүдээс ийм хүсэлтүүд албан тоотууд ирсэн юм уу? Энэ засгийн газрын тогтоолоор яг энэ жилийн газар зүйн байгуулалтын жилийн төлөвлөгөөг баталж явж байгаа энэ асуудал маань нэлээд хүндрэлтэй байна гэдэг чиглэлээр албан тоотууд ирсэн үү? За энэ чиглэлээр та нэг тодруулга өгөөч гэж. За хоёрдугаарт нь за мөн хувийн хвшлийн төлөөллүүдээс за энэ газар зохион байгуулалтын чиглэлээр энэ инженерийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр газрын алба за энэ 3 дугаар улиралдаа багтаагаад энэ хувийн хвшлийн төлөөллүүдийг авч уулзаач гэдэг хүсэлтүүд гаргаж байгаа. За энэ нь юу гэхээр энэ газрын А даалгавар за газрын одоо техникийн нөхцлүүд мэргэжлийн байгууллагуудын энэ техникийн нөхцлүүд өгдөг. За гэтэл энэ газар дээр өөрчлөлтүүд орох тохиолдлууд маш их байна гэсэн асуудлууд ирж байгаа. Өөрчлөлт орох. Яг ажлаа хийгээ явж итэл газрын одоо зориултын чиглэлээр газраа өөрчилдөг. За эсвэл бол одоо мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоо сул байснаас кадастр өөрчлөлтөд явдаг ийм тохиолдлууд байна. За энийг энэ газрын менежментийн чиглэлээр 2025 оны газар зүйн байгуулалтын төлөвлөгөөний тодтол хийж байгаа энэ үеуд дээр бас бодлогын бичиг баримтуудаа өөрчлөх боломжууд байдаг гэсэн энэ 2 асуудлыг мэргэжлийн одоо энэ аж ахуйн нэгж байгууллагууд хувийн хвшлүүд манаас хөндөж нэлээдгүй тавьж байна. Тэгэхээр энэ чиглэлээр Мөнхбаатар даргаас нэг нэлээд сайн дэлгэрэнгүй мэдээллийг бас одоо энэ чуулган шууд явж байгаа учраас бас өгөх үү гэж ингэж одоо тодруулж асууж байна. За Мөнхбаатар дарга хариулъя. Нийслэлийн газар зохион байгуулалт Мөнхбаатар. За отгон бол төлөөлөгчийн асуултанд хариулъя. За газрын хуулинд нэмэлт өөрчлөлт ороод дүүрэг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан төлөвлөгөө маань давхар цаашаа засгийн газрын тогтоол руу орж баталгаажиж гардаг болсон. За энэ маань маш их хүндрэлтэй болсон баг. Одоо энэ бол бас төрийн алба хашиж байгаа бид нар ч гэсэн бас хүндрэлтэй байдал нь мэдрэгдэж байгаа. За үүнтэй холбоотойгоор бол манай албанд бол яг албан хүсэлтүүд бол хувийн аж ахуйн нэгж газрын эзэмшигч нараас ирсэн зүйл бол байхгүй албан бичгээр. Яг одоо яг газар зохион байгуулалт геодез зураг зүйн ерөнхий газарт бол иргэн болон аж ахуйн нэгжүүдээс бол хүсэлтүүд очисон байдаг. За яагаад ерөнхий газарт гэж би хэлж байна гэхлээр газар зохион байгуулалт геодез зураг зүйн ерөнхий газар маань одоо энэ аймаг болон нийслэл сум дүүргийн одоо газар зохион байгуулалтын төлөвлөгөө засгийн газрын хурал руу оруулж одоо засгийн газар танилцуулдаг ийм эрх бүхий байгууллага байна. Тэгэхээр тухайн газарт бол одоо байгууллагуудаас хүсэлтүүд нь очиж байна гэсэн үг. Манай дээр бол ирсэн зүйл бол байхгүй. За хоёрдугаар асуудал нь бол хувийн хвшилтэй бол уулзахад бол нээлттэй байгаа. Газрын эзэмшигч нартай бол уулзахад ямар нэгэн асуудал байхгүй. Уулзалтыг бол зохион байгуулж болж байна. За тэр кадастрын зураг өөрчилдөг
хэлбэр дүрс өөрчилдөг ийм зүйл бол яалч газар эзэмшигч өөрөө хүссэн тохиолдолд хүсэлтийг нь бид нар авч судалж үзээд хуулийн хүрээнд болж байвал одоо кадастрын зургийн хэлбэрийг өөрчилж байна. Зориултыг ямар тохиолдолд өөрчилж байна гэхлээр хот байгуулалтын бүсчлэл болон газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний бүсчлэл та нийцж байх юм бол газар эзэмших эрхийн зориултыг ингэж өөрчилж шийдвэрлэдэг ийм асуудал байгаа. Тодруулжсан хотхон бол төлөөлөгч, тодруулга 1 минут, хотхон бол төлөөлөгч. За тэгэхээр энэ Мөнхбаатар дарга хэдүүлээ энэ газар зохион байгуулалтын менежментийн чиглэлээр бас нэлээдгүй ажлуудыг нийслэлийн урлагийн төлөөлөгчдөг. За дээр нь Улаанбаатар хотоос сонгогдсон их хурлын гишүүдтэй бас энэ асуудлыг уламжилж энэ дээр бас нэг бодлогын шийдэл гаргахгүй бол бас болохгүй юм билээ. Бид нар жил маш олон юм одоо хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг хийгээд идэг. Гэтэл энэ газар маань өөрөө засгийн газрын тогтоолоор явна гэдэг бол энэ бас яг нутгийн өрөөдөр тусны байгууллагын бүрэн эрх гэж бас байна. Тэгэхээр энэ дээр бас бид нар энэ сонгогдсон гишүүдтэйгээ хамтарч төлөөлөгч нартайгаа хамтарч энэ одоо газрын асуудал дээр бас нэлээдгүй одоо энэ оны сүүлээр ч юм уу нэлээд асуудлууд ярьж эх жилийн 26 оны газар зохион байгуулалтын төлөв хийлцгийн үеэр бодлогын бичгээр өмдөд тусгуулж энэ хувийн хвшлүүдийн төлөөлөлүүд рүү бас нэлээд тодорхой үйл ажиллагааг чиглүүлж ажиллах нь шаардлагатай юм болов уу гэж ингэж үзэж байна. Тэгэхээр энэ дээр нэлээд ажиллагаа явуулъя гэж ингэж хувьд